Hi guys. Нэг хүүхэд Broken тоглоорой гэсэн мэсэн тэгээд тоглох гэсэн. 6-аас 8 цагийн дараа тууралт гардаг бөгөөд эхлээд биеийн доод мөчтөөс эхэлж тууралт гардагна. Иймээс эцэгчүүд хүүхдийнхээ халуун нөхцөлөөр хэмжих халуурч нүдэл юу бэ? What the Одоогоор би өнөөдрийн бичлэгээр ингэн видеодын за танарт харуулнаа. Болтооч. Ямар юу яа танаа мэдгүй. Менингококк халдварын тууралт нь онцлогтой бөгөөд жирийн хүү хараад ялгаж мэдэхгүй байдаг учраас эмнэлэг хандах нь чухал юм. Сургууль цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд амны харц зөвлөж гарыг нь сайн угаах зэрэгээр хүүхдийн болоод гэр бүлийнхээ ариун цайварт анхаарал хандуулах хэрэгтэй байгааг эмнэлэг илэрхийлж байлаа. Ер нь эртээ хамгийн гол одоо хүнээс насаарх гол шалтгаан бол халдвар халдвар шок гэдэг шок. Шокны батны хавгаад хийж байгаа тийм. За Менингококк халдвар нь 10 жилийн циклтэй дэвтэрт явагддаг бөгөөд халдвар нь 2-оос 3 жил үргэлжлэх хандлагатай байдаг бол мөн төрөлхтөн халдвар төвчний судлалын судалтай тухайлна. Ойлгосноо. Яны түнтэй. Манай улсад менингококк халдварт өвчнөр өвчний оншоор хүүхэд инсэн харамсалтай мэдээ сайжруулсан. Энэ халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх шинэ тэмдэг илэрсэн тохиолдолд Язын нэм зэрэг халдварт өвчний судлалын менингококк халдвар нь нэмэр түн байх баг. халдвар авсан хүн бачигаас 7 хоногийн дотор илэрч эмчилгээ хожимсон тохиолдолд эрсдэл өндөртэй өвчин. Энэхүү өвчин нь агаар буслын зам ардын хадгалдаг бөгөөд халдварт Хүүхээ. Менингококк халдварын хүндрэлт эндэгдэл үүсдэг бөгөөд бага насны хүүхэд илүү хүндрэлт үүсдэг байна. Менингококк халдвар авсан тохиолдолд хүүхэд өндөр хэмжээний халдвар доод мөчтөө улаан туяатай эсвэл хүүхдтэй тууралт гарах уйлын хэрэг хүүхэдтэй өндөр хэмжээний халдвар би тууралт гарсан эсэхийг нэмж үзэж яралтай өвд хамгийн эрүүл мэндийг агуулгад ажиглаж Сэф бэдгүй юм шиг. Ямар үдцэн юм бэ? Ха. Я. Мачи. Oh no. Я. Барьцсан шүү. Энийг бас мэдэн штэ. Өмнөд нь шинж тэмдэггүй байдлаар ахад байдлаар тэлдэж явж яадаг гэж ойлгох болохоор одоо бидний түгээмэл гаргаад байгаа алдаанууд бол хүүхдийг хамаагүй нөхцөлд хамаагүй үнэлж энэ шүлсээрээ бид нэр одоо биечтэй одоо хүмүүстээ одоо тэгч хэлбэрээр ямар нэгэн бидний шүлсэнд агуулж яахыг үгүйсэхгүй. Хүүхдүүдийг баг ялангуяа бага насны хүүхдүүдийг шүлсэж үнсэж болохгүй. Ингэснээрээ бид өөрөө ч мэдэхгүйгээр тэр хүүхдүүдийг нэлийн аюултай. Сонсноо гамбал тахад хэл гамбал тах бүршүүлсэн. Бар долоож байгаа юм шиг л үнсдэж шин. Намаа бүр халдвар төвчний үеийн дэглэмж хийж хамгийн сэн. тэр дундаа эцэгчүүд өөрсдөө ч мэдэхгүй. Гүгээ. Хувийн болоод гэрээ Маш гонгорхон төв. Дараа нь банк дээр юм нэ. Ер нь одоо хамгийн анхны шиш тэмдэг одоо эцэгчүүдийг мэддэг шиш тэмдэг бол ямар нэгэн шалтгаангүйгээр Одоо банк дээр яна эцний их хүч. Хоёр их рүү. Болчих.
Уи. Хамаагүй. Пуш. За тэгээд энэ усаа ягаан эсвэл жоохон хөвгөлтөр ч юм. Ээ. Бишүүд орно. Илүү хурл. Уя. Энийг аваад. Энийг аваад. Эхлээд дээд захыг. Илүү. Энэ тэмцээн өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Холбол оршин байгаа газартаа өдөр бүр чигтээ цэвэрлэхийг, өрөө таслахыг агаарч болох биеийн дадлага дэмжих, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, бага насны хүүхэд үлсгээс зайлсхийх зэрэг зөвлөмжүүдийг дагаж мөрдөрэй. Цагдаагийн ерөнхий газрын хаалгатай тэмцэх газар нийслэлийн иргэдийн төлөө бичсэн хууль зэрэг байгууллагуудаас гинтэргээс урьдчилан сэргийлсэн тул хийхээр төлөвлөж байгаа асуудлын талаар мэдээлэлтэй. Иргэдээс өргөж байгаа гомдол мэдээлэл тавиас дэх адан тушаалтын үйлчлэгийг хүн хавталтай холбоотой байна. Хэлсэн дээр тэр. 2025 оны ажлын эсрэг жил болгон зар. За ирсэн. За мэдээж хэрэг энэний цаана бол тухайн дүрм журмын хуульд нийцсэн байна нийцээгүй байна эсвэл юу байна гэдэг дээр бол хүн ажиллана. Тэгэхээр ямар ч өнгөрсөн 2024 оны хугацаанд бол 70 орчим бол дүрм журмыг бол хэн сая эрсдэлтэй байж болчихгүй гэдэг. За үүнээс бол тухайн мөрдөж байгаа дүрм журм тухайн албан тушаалтан хин нэгэн давуу байдал өөртөө бол бусдад давуу байдал олгох за авилга ашиг сонирхлын зөрчил үүсч болцшгүй гэдэг бид саналаа тухайн дүрм журмыг хүчин болох талаар санал явуулаад за ингээд тухайн байгуул маань дүрм журмыг хараад бидэрт хариу өгч байгаа. За тэгэхээр бол энэ дүрм журмыг бол маш их материал дээр юм одоо шүдэд төсөлчд гаргах юм тушаа шийд
За хүмүүсээ одоогийн байдлаар энэ diamond алдавсан байна. За ингээд diamond байхгүй боллоо. Одоо энэ дахиж өмтөж diamond авсан шүү. Сайн харсан биз дээ. Эндээс ч удаа. Эндээс ч удаа яаж хе. За ингээд энэ зоостэй даалгаварлаа. Энэ хүний ачаа бас яалаа. За ингээд өнөөдрийн бичлэг ингээд өндөрлөе. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Bye. Лайк дараа.